За нэг хэдэн мал нарт хэдэн үг хэлье. Муухай янз бүрийн комент бичээд байгаа. Янз бүрээр харааж өрөөж байгаа. Тим хүмүүст хэлье. За би яах вэ? Өөрийнхөө бор зүрхээр ингээд нэг хэдэн төгрөгөөр ингээд хүүхдийн үнгүй тоглоомтой хүрээлэн хийхгээ зүтгэхэд яваа залуу байгаамаа. Би бол баян хүн биш ээ. Би сайд дарга биш ээ. Ямар нэгэн одоо эх орныхоо баялагийг ийш тийш нь хулгаалаад, ийш тийш нь зараад ингээд баяжж байгаа хүн биш ээ. Зүгээр нэг Монгол жирийн нэг айлын хүү байгаад байгаамаа. Зарим нэг мал нар бол ингэж байна. За ийм юм хийдгүүмаа, ингэж шаадгүүмаа гэх юм. Лалрын юм хийхээ болоо гэх юм. Хүн харахад жоохон аятайхан юм хийгээ чайл гэх юм. Төсөл зураг мургаар зуруудаад олигтойхон компани оруулаад олигтойхон юм хийх юм. За юм хийн гэдэг чи одоо маш их хөрөнгө мөнгө ажил хөдөлмөр цаг зав ордон штэ манайхаа. Тэрийг нь мэдж гин та нар гадуур юмны үн ямар үнэтэй байгааг мэдж гин үү. За одоо би өөрийнхөө болцоонд тулгуурлаад ингээд өөрөө шавраа зуураад шороогоо зөөгөөд ингэж ажил хөдөлмөрөө хийгээд ингэж хүүхдийн хүрээлэн хийхэд зүтгэхэд байгаа шүү дээ. Та бүхэн маань ингээд зөв юм хийж байгаа Монголынхоо нэг хүнийг зөв юм хийж гинэ гэд дэмжиж хэлчих болдгоо юм. За үнэхээр хэлмээргүй санагдчихвал та бүхэн зүгээр чимээгүүд орхичих шүү дээ. Эсвэл та тэгвэл надад тийм гоё үнэхээр нэрэ гайхалтай юм хийдэг бол тэрийг надад харуулж болно. Тэгвэл би үнэхээр та үнэхээр мундаг юм байна гэж би бас хүлээн зөвшөөрж болж штэ. Би ямар ч сайд дарга баян хүмүүс ингэж хүүхдийн үнгүй тоглоомтой хүрээлэн хийж өгье. Мянган хүүхдийг баярлуулъя. Хүүхдүүд ирээд үнгүй тоглоод өдөржингөө үнгүй тоглож байгаад ингээ жаргаж байгаа дуугааг банаад машин авнаад скутерээ авнаад ингээ зам аргуудаараа тоглоод гүйддэг барьдаг бүх тоглоом дээр үнгүй тоглоод ингээ хүүхдүүд жаргалтай байгаараа гэж ямар ч сайд дарга баян хүн хэлээгүй байхад би жирийн нэгэн Монгол хүн жирийн нэгэн Монгол залуу ингээ хийх гэж зүтгэхэд явж байхад та бүхэн дэмжээд за дэмжгээ байг зүгээр за болж шүү зүв гэд ингээд хэлчихэл дээ. Яагаад янз янзаар хэлээд байгаа юм бэ? Энэ юм гэдэг чинь барилга гэдэг чинь ихэндээ шууд гайхалтай шууд гоёмсог юм болдгоо шүү дээ манайхаа. Эхлээд болоог тоосох нь өргөцсөн цемд чороо энэ тэнд хөглөрсөн ийм л харагддээ шүү дээ. Тэгээд тэрний чинь гоё засаж залруулад ингээд гоё өнгөлөөд тордоод гоёмсог болгоод тэгээд таны нүдэнд гоё харагддаг байхгүй юу? Тийм юмнуудыг харжаад миний ямиг нэг гойчилсан амар доромжилсан хүмүүс байхын та нар яг үндэ доромжлоод олон юм яриад байгаа малнуудаа зүгээр нэг юу ч хийж үзээгүй ажил хөдөлмөр гэдгийг ямар хаврын хавсраг шороон шуурганд ажил хөдөлмөр хийх ямар хэцүү хүнд вэ гэдгийг ерөөсөө мэддэггүй ийм л одоо цагаан гартаа ийм л хүмүүс байгаа гэж би бодож байна. Надад хангалттай мөнгө төгрөг байсан бол би зүгээр төсөл зургаа ингээд янзын гой зуруулаад шууд компани авчираад мэрэгжлийн том компани авчираад гой хүүхдийн ингээд тоглоомнуудыг ингээд хийлгээд урдаас баах юмнууд хятадын баах юмнуудыг захиж оруулж ирээд ингээд юмнууд хийчих штеп. Тэр ойлгомжтой асуудлыг л яриад байгаа юм да. За энэ сайхан шинэ хоньны гиз гарсан байна. Эхнэр баг юмээ 3 бэлдсэн байгаа. Би ерөөсөө энд хүрээгүй байгаа шүү. Шорооморотойгаараа хүрээгүй манайхаа. За тэгээд дашрамт хэлэхэд би бол нэгдүгээрт хүүхэд гэдэг зарчмаар явдаг. Нэгдүгээрт хүүхэд. За би эхлээд одоо бусад байгууллагууд шиг